хүсэж байгуул хүсэж байна гэж бичээрэй. Метабиус комик. Шопа баг өөхөх байсан шүүчэн би зохицуулна гэж хэлээд Шопаныг өөрийн хүчийг яаж ашиглахыг сурч зааж өглөө. Даун Каланы нэг хүн Шопаныг огт гэмтээхгүй байгааг хараад их гайхав. Гэтэл Шопан гэрэлтэж эхлэв. Би та нарыг хүчийг өөртөө шингээж байна гэж хэлв. Тэд идэгсэнгүй дахин дайрлаа. Тэгэхэд Шопангийн нүд бүрч илүү гэрэлтэн энэ зүгээр шингээх биш хулгайлж байна гэж орилов. Цэнхэр гэрэл түүнийг бүрхэж Дауклайн хүмүүсийн хүчийг сорж эхлэв. Тэд манай хүч алга болж байна. Бидний хүч алга болж байна гэж орилж байлаа. Шүүчэн харж байгаад ёстой гайхалтай юм гэж бодов. Шопан яг хар нүх шиг болж эргэн тойрны бүхнийг татаж байлаа. Шүүчэн энэ бүхнийг жинхэнэ хүчтэй гэдгийг нь ойлгоно. Гэнэт асар том сүх нисэн ирээд Даукланы 3 хүний толгойг тас завчлаа. Шопан гайхаа зогсож байв. Тэр үед капитан сан 500 зэрэгтэйгээр яг цагтаа ирлээ. Үгүй бол Шопан хоол болох гэж байлаа гэлээ. Тэгээд дүр дэрмэгч үгүй талархлал болгож хоол өг гэж хашгирлаа. Шопан гайхсан шүүчэн түүнийг машинд суухыг хэлв. Шүүчэн капитан санд үлдсэн ганц хоолоо өгөөд яв. Капитан сан нээгээд хараад уурлав. Нохойн хоол байлаа. Тэр хашгиж эхэлсэн юм. Шүүчэн аль хэдийн машинтайгаа холдчихсон. Сайхан идээрээ гэж ориллоо. Сан нэг зэрэг яагаад Шопаныг алаагүй юм бэ гэж суусан. Сүх өөрөө хөдөлсөн гэв. Тэр ууртайгаар генералын гадны хүнд өөрийн зэргүүдээсээ илүү итгэж байна гэж хэлдэгэ. Өөр нэгэн одоо Шопан хүчтэй боллоо. Бид анхаарлын төвөөс гарна гэхэд капитан сан хэрвээ надад итгэхгүй бол би өөрийн замаар явна гэв. Тэр удирдагч болохыг хүсэж байлаа. Машинд шүүчэн капитан сан чамд асуудалтай юу гэж асуугаад Шопан үгүй тэр угаасаа л ийм хүн гэж хэлдэг. Шүүчэн ботход Шопан өөрийгөө хамгаалж чадахгүй хэрвээ өөрөө туслаагүй бол Шопан өөхөх байвлаа. Капитан сан ямар нэгэн муу юм хийж магадгүй гэж шүүчэнийг ойлгов. Хэрвээ тийм бол өөрөө зохицуулна гэж шийдэв. Тэр хооронд баазын барилгад талбайд юм ханыг барих тусалж байв. Машин хурдан амархан хийж байлаа. Ажилчид тэр ирснээсээ хойш ажил маш хурдан болсон гэж хэлдэг. Юм хувирсны дараа их хоол идэх хэрэгтэй болдог гэж инээмсэглэв. Ажилчид хан аюулгүй байвал бидэнд хамаагүй гэлээ. Нэг бүр нулимс унган. Гэтэл юм хоолоо машин харж шүүчэн ирснийг мэдээд маш их баярлнаа. Машин бааз руу орж ирэв. Гудамжнууд ажилчдаар дүүрэн байлаа. Муур машинаас өсрөхөд шүүчэн 50 бай хэнийгч битгий айлга гэж хэлдэг. Муур мяу гэж ойлгосон юм шиг дугуурлаа. Бикини муур их жаргалтай харагдаж байлаа. Шован алга болчихвээ гэж айхгүй байна уу гэхэд шүүжэн замдаа түүнийг маш их амттай зайрыг авсан хаан шиг л амьдарч байна. Ийм амьдралаас хаанаас хүн зүхтгав бэ гэж хэлдэг. Дараа нь тэд том хоосон агуулга руу очив. Говь энд багтахгүй гэхэд шүүжэн тийм ээ гэд хүчээ ашиглав. Гэрэл гэс хийж цэргийн баазаас авсан асар их зэвсэг хэрэгсэл уул шиг гарч ирэв. Шүүчэн эдгэрийн зэвсэг байхад бааз аюулгүй гэв. Говь гайхаж яагаад бидэнд хүчээ хийсэн юм бэ гэхэд шүүчэн бид одоо нэг баг та нарт итгэхгүй бол хүнд итгэх юм бэ гэж хэлдэгэ. Говь шүүчэн байгаагүй бол энэ бааз үүсэхгүй байсан. Би чиний нууцыг хадгална гэж амладаг. Генерал Баван бааз одоохондоо нэргүй байна. Шүүчэн маш их тусалсан болохоор Down Light Base гэж нэрлэе гэлээ. Говийн бодоо сайхан нэр байна. Найдвар шинэ эхлэлтийг илэрхийлж байна гэдэг. Шүүчэн баг зэрэг гайхав. Миний өмнөх амьдрал Говь барьсан бааз хамгийн сүүлчийн аюулгүй газар байсан. Одоо миний нэртэй боллоо. Энд чинь их чухал юм байна гэж бодов. Тэр үед муур эмнэлгийн өрөөрөө ганцаараа орчихв. Хүмүүс Дуанаг магтаж мис заслыг маш сайн хийлээ гэцгэн. Дуана нөхцөл тийм сайн биш. Зарим хүмүүс аяг аврахад хэцүү байна гэлээ. Нэг хүн Дава Каланы эмнэлгээс буцааж авбод их хэрэгтэй зүйл олон байхгүй. Дуана хутга эмнэлгийн хэрэгсэл авахад муур гинэт айж муу дурсамжаа саналаа. Урд нь дүүн муурыг өвдөж байсныг сансан юм. Муур чангаар мяу гэж дугарлаа. Дуана эргэж хараад чичирч байгаа муурыг олж харав. Тэр муурыг зөөлөн нийлээд хаанаас ирсэн юм бэ? Өлссөн байж магадгүй гэж тэрч авлаа. Шүүчнээс суугаад үлдээж болох эсхийг нь мэдийг бүгдэд хэцүү байгаач магадгүй болгондоо л гэлээ. Тэр муурыг өрөөндөө аваач одоохондоо энэ бидний газар шүү гэв. Гэнэт хэн нэгэн ардаас нь байж хөөх юм аа. Жоохон хөгжилтий гэж хэлв. Дуана айгаад орилж мутрахыг оролдлоо. Муур хүртэл айсандаа хөлж чадсангүй. Гэтэл Дуана нүдэ нэгээд харахад шүүчэн байлаа. Би хизээ ирсэн юм бэ гэж гайхав. Шүүчэн би чиний мэхэнд хуурдахгүй ганц хүн л гэлээ. Тэгээд түүнийг тавьж явууллаа.
Дараа нь Дуана муурыг угаахаар аваачив. Энэ муур шүүчэнийг авчирсан байх гэхэд алтан судалтай юм байна. Голд гэж нэрлэе гэв. Муур их баярлаад дулаахан усанд дуртай байлаа. Тэр үе шүүчэн орж ирээд Голд гэдэг нэр сайхан байна. Гэхдээ чи намайг усанд ороход туслана гэж мартсан юм уу да гэлээ. Дуана зэвсгийн агуулгад юу олов гэж асуухад шүүчэн нэг зүйл гаргаад мэдээж олсон. Одоо би level 2 болж чадна. Level-ээ би нэмнэ гэдэг. Голд тэр зүйлийг гайхан харна. Өмнө нь үүнийг идчихгүй билүү гэж бодсон мэт байла. Шүүчэн энийг тэр үед би их замбраагүй байсан болох хүчээ нуусан. Одоо надад хэрэгтэй санагдаад авчирчлаа. Гээд түүний аманд хийв. Дуана одоо идэх гэж байна уу гэж гайхсан ч оройтсон байлаа. Шүүчэний бие өөрчлөгдөж эхлэв. Арьс нь бараантан улаан судлуу тодорч их хүчтэй энерги гарч байлаа. Дуана эн чинь level 2 байх гэж хэлв. Өрөө бүхэлдээ дөргиж эхлэв. Дуана боллоо би даахгүй гэж хашгирав. Шүүчэн зогссонгүй. Гадаа юу хан барьж байтал дотроо сонин дуу сонсогдов. Юу болоод байгааг та нар ойлгож байгаа сте. Харин Голд огтоосонгүй таатай дуугарсаар байлаа. Хаасайгүй лиримийн хачгачаа чимээ юу гайхаад отгож гашаагаагуул харвал шүүчэн усан Дуаныг тэврээд ямар нэгэн зүйл хийж байлаа. Юуны уурлаад яагаад надад эхэлж ирж уулзаагүй юм бэ гэж ойрлоо. Би хамт гэмээр байна гэж хэлдэгэ. Юу ууртаагаар гинт хэвийн хэмжээндээ болж ууртаагаар угаалгын өрөөрөө гүйн оров. Дуана түүнийг хараад тусламж дуудлаа. Юу маш их сандаа шүүчэнийг нэрийг чангаар дуудав. Удалгүй шүүчэн уснаас гарч ирлээ. Түүний бие бүхэлдээ гэрэлтэж байв. Тэрийг тохирсон үе ирлээ гэж хэлв. Одоо Дуана юу хоёр орон дээр хэвтэж байлаа. Маш их жаргалтайгаар. Тэд маш их ядарсан харагдана. Ямар нэгэн зүйл хийсэн юм шиг байна. Эсвэл урт замд гүйсэн болов. Ямар ч байсан амьсгалтлаа юм хийжээ. Тэд хоёулаа шүүчэний нэрийг зэрэг дуудан хөдөлж чадахгүй сонирн болчихсон байлаа. Level 2 болсон хүнтэй тоглоом биш гэдгийг тэд ойлгов. Юу хийсэн юм бол доо мэдж байгаа бол доор бичээрэй комент хэсэгт. Дуана би ухаан алдах гэж байна гэж юу мөнж би хэцүүхэн байна. Надад маш хэцүү байна гэж хэлв. Шүүчэн уйлахгүйгээд би арай хэтрүүллээ. Олон кор авчихсан болохоор хитрхи ийм актив байлаа гэж хэлдэг. Юу бид ч бас илүү хүчтэй болох хэрэгтэй. Үгүй бол чи биднийг байнга ер нь баг алчих юм байна дөө л гэж хэлдэг. Дуана толгойд өгч одоо чиний хүчээ өөрчлөгдсөн бидтэй гэж асуулаа. Шүүчэн өөрийн хүчийг шалгахаар шийдэв. Эхлээд биеийн хүчээ туршив. Түүний берсерк ба спренд хүч нийлж арьс нь маш хатуу боллоо. Биеэр нь үл үзэгдэх хүч гүйж байв. Тэр гараа сунгахад Дуана юм хоёр хамтдаа ор хүнжиллөөс хол шидэгдэв. Тэд шалан дээр унав. Шүүчэн энийгээд одоо би илүү хүчтэй болчихсон юм шиг байна гэв. Дараа нь тэр орон зайд хүчээ туршив. Өмнө нь зөвхөн хүрсэн газраа нээдэг байсан бол одоо өөрийн эргэн тойрондоо 20 метрийн дотор олон жижиг хаалга нээж чаддаг болжээ. Юу түүнийг муу хүн гэж загнав. Гэхдээ шүүчэн туршилтаа үргэлжлүүлэн тэр мөсний хүчээ шалгав. Одоо зөвхөн мөс шидэх биш биеэрээ мөсөөр бүрхэж чаддаг болчихжээ. Тэгээд мөсийг орон зайн хаалгаар дамжуулан олон талаас зэрэг харав. Мөс сум шиг хүчтэй байлаа. Энэ нууц довтлоход их хэрэгтэй юм байна гэж шүүчэн хэлв. Дуана юу хоёр их гайхав. Ингээд байвал дараа нь пуужинч харвах юм бидтэй гэж юу хэлв. Эцэст нь шүүчэн оюуны мэдрэх чадвараа ашиглав. Тэр өөрийнхөө бие дотор бүхнийг мэдэрч чаддаг болсноо ойлгов. Гэтэл генет нэг сонин зүйл болов. Тэр өөрийнхөө биеэсээ салчсан юм шиг мэдрэв. Эргэн тойрноо харахад бүх зүйл хачин байлаа. Тэгтэл нэг эмэгтэй дуу толгойд нь сонсогдно. Тэр бол лабораторид байсан эмэгтэй байв. Дахин уулзлаа гэж эмэгтэй хэлв. Шүүчэн их гайхав. Түүнийг алга болсон гэж бодсон. Гэтэл эмэгтэй чиний корийг залгисан. Одоо би чиний дотор байна гэв. Эмэгтэй өснө хөдөлж шүүчэнийг боо. Энэ оюуны орон зайд түүний биеийн хүч ажиллахгүй. Шүүчэн маш их уурлав. Нэмэгтэй би чамаас нэг юм хүсэж байна гэж ойртлоо. Гэвч шүүчэн хуурдахгүй байв. Тэр өөрийн нэг хүчийг санаж гинж гарган эмэгтэйг гинжлэв. Би чамд итгэхгүй байна гэж шүүчэн хэлээ. Эмэгтэй чи намайг энд устгаж чадахгүй. Бид бол нэг болсон гэж хэлдэг. Шүүчэн тэгвэл чи энд үрд хоригдно гэж хэлв. Гэхдээ эмэгтэй бууж өгсөнгүй. Түүний үс газар дүүрэн тарж шүүчэнийг бүхэлд нь бас ороод өгөө. Эмэгтэй энийгээд одоо хинч гарч чадахгүй. Бид энд үрд хамт байна гэж хэлдэг. Ингээд манай Баатар оюуны ертөнцийн буюу толгоон дотроо түүнтэй хамт гацчихнаа. За, part 19-ийг хүрээд дуслаа. Дардын удаа дараарай.